Эзэн Могот Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой Монгол бахархлын өдрийг тохиолдуулан түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хүнсний үйлдвэрлэл технологийн их сургуулийг Алтан газаа донгоор шагнажээ. Хүнсний үйлдвэрийн сайдын тушаалаар 1965 онд хүнсний үйлдвэрийн техник мэрэгжлийн сургууль анх байгуулагдаж мах, сүү, талах чихэр, нарийн бов, гурилын үйлдвэрлэл болон засварчин гэсэн 5 мэрэгчлэр 250 сурагч элсжээ. Анхны захирлаар Пүрэвжав томилогдон ажиллаж байсан нь хүнсний салбарын мэрэгжилтэн бэлтгэх ажлын эхлэл болсон түүхтэй юм а. Энэ сургуулийг төгссөнөөрөө би бол одоо анхны хүнсний мэрэгжилтэн ажилтан болж маш их том үйлдвэрүүдийг хямны үйлдвэр, талхны үйлдвэр, макарнадын үйлдвэр тэр их олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргахад тэр тоног төхөөрөмжийн саадгүй явах чухал үүрэг бид бүхтээс шалтгаалж нэг ямар ч саад бэрхшээлгүйгээр тэр тоног төхөөрөмжийг хэвэн ажилуулахад ахуй самбаа ур чадвараа гаргаж ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын салбар нь 2015 онд хүнс технологийн политехник коллеж болон шинжлэгдэж хүнс хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн болон техникийн дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсээр байна. 1998 оноос дээд боловсрол олгох сургалт эхэлснээр хүнсний салбарын бүх төвшний мэргэжилтнийг бэлтгэх боломж бүрдсэн. Гэгэрлийн сайдын тушаалаар 2000 онд хүнсний технологийн коллеж, 2011 онд технологийн дээд сургууль болж өргөгдсөн бөгөөд сургалт судалгаа үйлдвэрлэлийн уялдаа бүхий тогтолцоог бүрдүүлж чадчихжээ. За би бол хүнсний технологийн дээд сургуулаа 2009 онд хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлэр төгссөн. 2009 онд сургуулаа төгсөөд 2 жил мэргэжлэрээ ажиллаж байгаад 2011 оноос хойш үйл ажиллагаа хувийн бизнес эрхлээд ингээд явж байгаа. Хүнс технологийн политехник коллеж болон хүнсний үйлдвэрлэл технологийн их сургууль нь өнөөдөр салбартаа манлайлах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг байгууллага болон төлөвшжээ. Орчин үеийн тоног төхөөрөмж стандартын шаардлага хангасан лаборатори, эрдэм шинжилгээний таатай орчин мэргэжлийн өндөр ур чадвартай болон эрдэмлэг багш нарын хүчээр Монгол улсын хүнсний салбарт ажил амьдралд бэлтгэгдсэн мэргэжилтэн төгсөх эрхэм зорилгоо ирээдүйд улам өргөжүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байна.